Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчд болон тэрний найз нөхдөөс нь танд зориулан хүргэж байна. Бид суугаад би өөрийгөө хэрхэн өрөөж чадах вэ? Би бусдын төлөө юу хийж чадах вэ гэж бодох хэрэгтэй. Бид залбирч арга замуудыг хайж мөн илүү ихийг хийж оюун бодолтой өөрийнхөө талаар бага ч гэсэн бодох хэрэгтэй. Хэрвээ бид оюун санаандаа өөрсдөө аль болох бага анхаарах юм бол юу болно гэж бид илүү их аз жаргалтай болно. Өнөөдөр би та бүхэнд бусдад үйлчлэх хүч чадлын тухай ярихыг хүсэж байна. Энийн төлөө Бурхандаа талархъя. Тэнд байгаа нэг хүний сэтгэл нь хөдөлж байгаад би их баяртай байна. Энэ жилийг бид Joyce Meyer-ийн үйлчлэлд талархах жил гэж нэрлэсэн. Бид маш олон онцгой зүйлсийг хийсэн, ажил дээрээ ч гэсэн. Жилийн туршид номын үйлчлэлээр дамжуулан баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн жижиг пост болон тэдний бичсэн зүйлсийг бид хүлээж авсан. Тэдгээр бичсэн зүйлс болон постуудаар цонхнуудаа дүүргэсэн. Библиэлд талархалтай бай, хэлэх үг чинь бас талархалтай байг гэж хэлдэг. Гэхдээ энийг зөвхөн үгээр илэрхийлэх биш юм, харин үйлсээрээ илэрхийлэх нь чухал юм. Бурхан минь бидний төлөө хийсэн бүхэнд танд баярлалаа гэж хэлж болох хамгийн бодит арга замуудын нэг бол хэн нэгэнд тусалж ямар нэгэн зүйлийг хийж өгөх гэдэгт би итгэдэг. Амен. Бидэнд заримдаа үйлчлэгч гэдэг үг нь таалагддаггүй, бөгөөд бид дургүй. Энэ үг бидэнд таагүй, чухал биш, өчүүхэн, дорд үтсэн, басамжилсан мэт сэтгэлдлийг төрүүлдэг. Бид энэ үгийг доод түвшний магадгүй хийж болохгүй зүйлээ хийж байгаа мэтээр харж ойлгодог. Үнэн дээр бол Иесус тэрнийг бүх зүйлийн хамгийн агуу нь гэж хэлсэн. Тэр бол бүгдэд үйлчлэгч хамгийн агуу юм. Гэхдээ үйлчлэх гэдэг нь байгаа газараа юу ч хамаагүй хийх ажил гэдэгт би итгэдэггүй. Юу гэхээр сургууль дээрээ сахиул хийх, хин нэгэнд хоол хийх, эсвэл нэгэн төрлийн зорилго, үүрэг хариуцлага гэж үйлчлэлийг томьёолдог байж болох юм. Харин бидний юу хийж байгаа маань хамаагүй, үйлчлэгч чин үнэн сэтгэлээсээ хандаж хийж байгаа тэр бол Бурхны хэлээд байгаа тэр үйлчлэл юм. Би яг одоо энэ танхимд бүрэн эрх мэдэлтэй байна. Тиймээс дэлхийн хүмүүс намайг хэрхэн хардгийг би таамаглаж байна. Та ч гэсэн ингэж харж яж болох юм. Юу гэхээр тэр өнөөдөр хамгийн чухал хүн энэ тайзыг эзэгэнсэн байна. Тэр эндэр дээр хүн бүр тэрнийг харж байна гэх мэтэр харж байгаа бах. Гэвч би оюун бодолтой үргэлж энэ ажлыг хийхдээ Бурхны үйлчлэгчээр ажиллаж байгаа гэдгээ санаж байдаг. Хэдийгээр би багш өнөөдөр эрх мэдэлтэй нэгэн байгаа ч гэсэн зүрх сэтгэлдээ энд Бурханд танд бас үйлчилж байна. Таны амьдралыг илүү сайхан болгохын тулд үйлчилж байна. Тиймээс та нарийн бичиг байна уу, хүүхдээ өсгөж байна уу, үйл дүрт ажиллаж байна уу, эмч, албан тушаал юу ч байлаа гэсэн таны юу ч хийж байсан та авьяас чадвараа энэ дэлхий дээр гаргаж илэрхийлэхдээ би энд үйлчлэхийн тулд байгаа гэсэн хандлагатай байхыг л эрмэлзэж байгаарай. Амен. Би энд үйлчлэхийн тулд байгаа. Нэг удаа би баг хүүтэйгээ тэр одоо 35 настай тэрнийг гэр бүлтэй хамт би үйлчлэхийн тулд гэсэн бичигтэй цамцтайгаа онгоцонд цуг явж байхыг харсан юм. Тэр энийгээд л байсан. Тэгээд ямар инээдтэй бэ гэж бодож байгаа болтой л инээж байсан. Харин би чи энд итгэхгүй байгаа мó да гэсэн байдалтай явж байлаа. За ямар ч тач одоо бол энэ бидний хийх дуртай зүйл болсон. Би энд үйлчлэхийн тулд байна. Ингээд би хүнд туслах тал дээр үнэхээр авьяасгүй. Тиймээс хэрвээ хин нэгэн тэр нь аяг ус асгахчихвэл тэрнийг цэвэрлэхээс илүү би зүхтах тал дээр илүү авьяастай. Магадгүй би хин нэгнийг цэвэрлэх гэж хэлэх байх шүү. Би энийг хийн. Гэхдээ өөр арга замаар хийх болно. Тэгэхээр би энэ үгийг ихэнх хүний хардаг өнцгөөс хардаггүй. Би ийм төрлийн үйлчлэлд авьяасгүй гэж хэлэх бах. Надад ийм туслах төрлийн хүчирхэг авьяас байхгүй.
Харин би өөр арга замаар тусалж үйлчилдэг. Би сүнслэг талбар дээр тусалж үйлчилдэг. Бид эхлэхээс өмнө энэ үгний тодорхойлтыг илүү сайн авч ойлгох нь чухал гэж би мэдэрсэн. Учир нь энэ бол шал угаах, угаалгын өрөө цэвэрлэх, хоол хийхээс хамаагүй илүү утгатай юм. Энэ нь хүн бүр, итгэгч бүр би энд үйлчлэхийн тулд байгаамаа гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Мөн та нараас ярьж байгаа зүйлийг минь сонсоосэй гэж би хүсэж байна. Бид итгэвчтэй, эрч хүчтэй байх хэрэгтэй. Тэр бүгдээрээ эрч хүчтэй гэж одоо хэлцгээе. За би дахиад хэлье. Бид үйлчлэх, бусдад туслах арга замуудыг хайж олох, эдгээрийн төлөө залбирахдаа итгэвчтэй байж арга замуудыг хайх хэрэгтэй. Бид суугаад би хэнийг ивэж чадах вэ? Би хэн нэгний төлөө юу хийж чадах вэ гэж бодож, харин өөрсдийнхөө талаар бага бодох хэрэгтэй. Энийг хийх тусам бид өөрсдийнхөө талаар бага бодох болно. Бид ухаан санаандаа өөрсдийнхөө талаар бага бодох тусам бид илүү их аз жаргалтай байх болно. Амен. Тэгэхээр бид Колосай 3:23-24 дугаар ишлэлээс эхэлцгээе. Бүгдээрээ энэ удаа эдгээр ишлэлүүдийг цаг гарган судлах болно. Учир нь Бурхан эдгээр ишлэлүүдийг ашиглан урьд өмнө хизээч ойлгож байгаагүй зүйлийг ойлгоход туслах болно. Та нар юу хийсэн болон та нар ямар ажил хийх нь чухал биш ээ. Таны юу хийж байгаа чинь ч чухал биш. Бид хүмүүсийн төлөө биш, эзний төлөө мэд чин сэтгэлээсээ хийх түн. Та өдөр бүр ажилдаа явж байхдаа би өнөөдөр танд үйлчлэхээр явж байна. Энэ бол яг одоо таны надаар хийлгэхээр өгсөн зүйл гэж бодох юм бол таны ажилдаа хандах хандлага огцом өөрчлөгдөх болно гэж хэлэх байна. Та эзний төлөө хийх дургүй байсан ч гэсэн сайн зөв хандлагаар хий. Учир нь та ингэж хийх юм бол бид өөрсдөө Бурхны төлөө өөр байр суурин дээр аваачиж дэвшүүлэх болно. Гэхдээ олон удаа дургүй зүйлээ хийх хэрэгтэй болох үед энэ нь бидэнд шалгалт болдог юм. Энэ бол зан чанарын шалгалт юм. Тиймээс бид байгаа газараа талархалтай байж хөөгжиж, цэцэглэж, муу мухай хандлагагүй байх хэрэгтэй. Та нар ажилдаа дурлаж, сэтгэл чинь хөдлөж байгаад би маш их баяртай байна. Амен. Би та нараар тоглож байна. За тэгэхээр Колосай 3:23-24. Ингэхдээ та нар эзнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэдэн хийх тун. Тиймээс бид юу ч хийсэн бэ? Бидний зүрх сэтгэлийн хандлага Бурхан минь би энийг таны төлөө хийж байна гэсэн хандлагатай байх юм бол Бурхан таныг шагнах болно. Би та нарыг энэ шагналыг аваасаа гэж хүсэж байна. Бурхан таныг шагнах болно. Чи эзэн Христэд үйлчилж байгаа юм. Матай 25 дугаар бүлэг. Бид 32 дугаар ишлэлээс эхлэх гэж байна. Өнөөдөр миний авсан ишлэлүүдийн зарим нь бүтэн түүх бөгөөд баг зэрэг урт байгаа шүү. Харин би та нарыг өгөөч бид энийг хийх болно, яг одоо хийх болно гэж бодсон шүү. Тэр бүх үндэстнүүдийг өмнөө цуглуулж, хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээр нь тусгаарлаад гэсэн байна. Тэгэхээр та нар харж байна уу? Үеийн төгсгөл ирэхэд хүмүүс хонь ямаа хоёр шиг хоёр хэсэгт хуваагдах болно. Хонь ямаа хоёр зан чанарын хувьд эрс ялгаатай, огт өөр өөр зан аран шинтэй. Хонь тэднийг өдөрдөн дагуулах хэрэгтэй. Тэднийг өдөрдөх амархан. Тэд мэ гэсэн хөрхөн дуутай. Миний хийх дургүй ямар нэгэн зүйлийг хийгээд өгөөч гэж Дэвиг гуйхад нь би мэ тгий хонгор минь гэсэн дуу гаргадаг. Харин ямаанууд бол ямар нэгэн зүйлийг мөргөж байдаг. Тэд толгоогоор хаан цохиж юм мөргөж байдаг. Тиймээс ямаанууд гихтээ гэж хэлдэг. Тэдний дунд хонь бас ямаа шиг хүмүүс байдаг.
Хоншиг хүмүүсээр Бурхны хий гэсэн зүйлийг хийлгэхээр удирдах нь их амархан байдаг. Харин ямаанууд бол үргэлж шалтгаан хааж олдог учраас тэд хийх ёстой зүйлээ хийдэггүй юм. Ялангуяа бусад хүмүүс туслах үед энэ их тохиолддог юм. Бид бүгд туслуулах дуртай. Хий нэгэн бидний төлөө ямар нэгэн зүйл хийхэд бид хийх дуртай. Гэхдээ бид энд үйлчлэхийн тулд байгаа. Бид үйлчлэхийн тулд байна гэж би хэллээ. Юу гэхээр хүмүүсээс авсаар л бид амьдралаа өнгөрөөж болно. Эсвэл бүр мөсөн өөрчлөлт хийж бусдын төлөө өөрсдийнхөө хийж чадах бүх зүйлийг хийж эхэлж болно. Тэгвэл Бурхан бидний төлөө хийж болох зүйлсийг бид олж авах болно. Зөвхөн бусад хүмүүсээс авч байгаадаа сэтгэл хангалуун байхыг би хүсэхгүй байна. Бурхны хийж чадах зүйлийг би олж мэдхийг хүсдэг. Учир нь тэр биднээр дамжуулан найдаж, гуйж, бодож зүрхлэхээргүй зүйлийг бүтээж, бүхнээс дээгүүр давуулан элбгээр хийх чадвартай. Харамсалтай нь олон хүмүүс Бурхны шагналыг авч чаддаггүй. Учир нь тэд үргэлж бусад хүмүүсийн өөрт нь хийх зүйлийг л харцгаадаг. Чиний төлөө хэн нэгний хийх зүйлийг март, харин бусдын төлөө чи өөрөө хийж чадах зүйлийг оюун ухаанд асуулга. Надад итгээрэй, хэрвээ та бусдын төлөө юу хийж чадах вэ гэж Бурханаас залбирч эхлэх юм бол тэр энийг чинь танд харуулах гэж нэг удаан хүлээлгэхгүй. Тийм л учраас бид ийм залбирлыг олон удаа хийдэггүй байх л та. Тэгэхээр Иесус тайлбарлаж эхэлж байна. Эсвэл Матей тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол ариун сүнс буун ирж байгаа юм. Тэрний юу хэлсэн талаар жаахан харцгаая. 34 дугаар ишлэл. Тэгээд хан өөрийн баруун тайд байгсад хандан хэлэх нь миний эцгээр өрөө төстөө та нар наашир ертөнцийн суурнаас та нарт бэлтгэгдсэн хаан жилийг өвлөн авсгай. Учир нь намайг өсөж явахад та нар идэх юм өгсөн. Намайг цангаж явахад уух юм өгсөн. Намайг харь хүн байтал намайг урьж оруулсан. Цаашаа явахаас өмнө би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Бид үйлсээр биш нэгүслэр аврагдсан гэдгээ мэддэг. Тиймээс би та нарт нэг тунхаглалыг хэлье. Бид үйлчлэлээр аврагдахгүй, харин үйлчлэхийн тулд аврагдсан юм аа. Амен. Энэ ишлэлт ч гэсэн нэг тиймэрхүү. Тэгэхээр байцаараа тэр аврагдсан хүмүүсийн талаар ярьж байна. Мөн тэдний хийсэн сайн үйлсийн талаар ярьж байгааг та нар харж байна. Харин гол санааг нь шударгаар хэлэхэд би энд бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг. Жинхнээсээ дахин төрсөн бол та хязгаарч Бурхны ариун сүнсээр дүүрээгүй байх боломжгүй. Мөн хэн нэгэнд туслахыг хүсэхгүй байх боломжгүй юм. Хэрвээ ийм тохиолдол байх юм бол та талбай руу очиод Бурхантай маш сайн ярих хэрэгтэй. Ямар бохир заваа амьдралаар амьдарч байгаагаа ухаараагүй байж. Бурхан бол сайн, нэгүүлсэнгүй гэсэн санааг хэлээд л явж идэг Христэд итгэгчдээс би залхаж байна. Тэд бол өөрчлөгдөөгүй. Бид ямар ч байсан Тэнгэрийн улс руу явна гэдгээ мэдэж байгаа. Бүх хүн Тэнгэрийн улс руу явна. Тэгэхээр Библи бидэнд нэг зорилгын төлөө дахин төрөх ёстой гэж хэлдэг. Бурхан тэр зорилго руу биднийг удирдахыг хүсдэг гэсэн агуу том баталгаа Бурханы үгэнд байдаг. Бид дахин төрсний дараа зарим өөрчлөлтийг харах ёстой гэж та нарын хэдэн итгэдэг вэ? Тэгэхээр энэ бол Орчин 6 дугаар ишлэл нүцгэн байхад минь намайг хувцалсан, өвчтэй байхад минь намайг эргэсэн, шоронд байхад минь над руу ирсэн билээ. Энэ өглөө та бүхэн хорихын үйлчлэлд өргөх өргөлдөө та шоронд хоригдсон Иесус дээр жинхнээсээ очсон юм шүү. Ингэж л хэлсэн байна шүү дээ. Ингэж л хэлсэн байна. Би та нарт нэг зүйлийг хэлье. Өгөх нь их чухал. Гэхдээ Бурхан бол ядуу биш. Та өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхийн тулд биднээс мөнгө авах шаардлагагүй гэдэг ойлголтод бид аль хэдийн хүрчихсэн гэж би найдаж байна. Харин өгөх нь энэ дэлхий дээр Бурханы ажилд тэрний хамтрагч явах боломжийг бидэнд өгдөг юм. Зөвхт хүмүүс тэрэнд 37 дугаар ишлэл эзэн бид хизээ таныг өлсөж байхад тань хооллож, цангаж байхад тань хараад уух юм өгсөн юм бэ? Хизээ бид таныг өвчтэй байхад тань хараад, шоронд байхад тань хараад очсон юм бэ?
40-р эшлэл. Тэгэхэд хаан тэдэнд үнэнээр би танарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь тэр байтугай хамгийн дорд нь тийхүү хандсан бол надад хийсэн хэрэг гэж хэлнэ. Дараа нь тэр эргээд эргэн тойронд нь байгаа хүмүүсийг хараад яг сөрөг зүйлийг хэлсэн. Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, намайг өвчтэй байхад ирээгүй, шоронд байхад туслаагүй. Тэгэхээр эзэн эдгээр нөхцөл байдалд байхад чинь бид хизээ харсан бэ? Юу хэлэх гээд байна гэхээр мэдээж тэгэлгүй яах вэ? Эдгээр зүйлийг Иесусийн төлөө бол хийн шүү дээ гэж бидний хинэн ч хэлэх болно. За алив? Иесус хэрэг өлсөж байсан бол би тэрэн шиг хооллох байсан. Хэрвээ Иесус өлсөд энд сууж байгааг мэдчихсэн бол та нарын хідэн суугаад ходоодоо дүүргэж чадахгүй вэ? Та нар байгаа зүйлээ хуваалцах бах тийх үү? Тиймээс тэр та нар эдгээр хүмүүсийн хамгийн дорд нь ийхүү үйлдэггүй бол надад ч гэсэн хийгээгүй хэрэг гэж хэлсэн юм. Эцэст нь нэг зүйл байна. Хэдийгээр бид хүмүүстэй харилцдаг боловч Иесус энийг өөрийн биеэрээ хүлээн авдаг гэдэг нь миний нүдийг нээсэн ба. Би 20 жилийн өмнө баяр хөөртэйгээр энэ илчлэлтийг авсан юм. Хэрвээ бид хүмүүст муугар хандаж, тэдний хэрэгцээг үл ойшоож, чадaltaй үедээ тэдэнд туслахаас татгалзах юм бол энэ нь бурханд таалагдахгүй. Харин би танд дахин нэг зүйлийг зөвшөөрөөч. Тэрний сүнс миний дотор амьдардаг. Хэрвээ тэр аз жаргалгүй байвал би тэрнийг мэдэрнэ. Та ч бас мэдэрнэ. Тиймээс бидний хийж чадах нэг зүйл бол бусдад тусалснаар баяр хөөрөө өсгөж илүү аз жаргалтай болох юм. Амиа хичээсэн хүмүүс хизээч аз жаргалтай байж чаддгүй юм. Өнөөдөр миний амьдралд юу нь буруу байна вэ? Яагаад би аз жаргалгүй байгаагаа мэдэхгүй байна гэж гайхаж байгаа хүмүүс энд бас зурагтаар үзэж байж болох юм. Магадгүй та ч гэсэн тэгэж гайхаж байгаа бах. Тэгэхээр хариулт нь бол маш энгийн. Харин та нараа над руу битгий чулууши дээрээ. Хариулт бол та амин хувиа хичээгч байж магадгүй. За тэгэхээр би зүгээр л хэллээ. Би яг баталгаатай мэдэхгүй байна. Учир нь энэ надад байсан асуудал юм. Би амиа хичээсэн номлогч байсан. Гэхдээ танд байгаа шиг миний асуудал том байгаагүй гэдгийг би хэлж чадна. За Матай 20-20 дугаар ишлэл. Энэ ишлэл миний анхаарлыг их татаж байна. Хэрвээ чи тэдний төлөө хийгээгүй бол миний төлөө ч гэсэн хийгээгүй гэдэгтэй адилхан утгатай. Тэгтэл Зебедийн хөвгүүдийн их хөвгүүдийнхээ хамт тэрэн дээр ирээд өмнө нь мөргөж тэрэнд хүсэлт тавив. Иесус тэрнээс та юу хүсэвэ гэхэд тэр та өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг баруун талд нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэжээ. Тэгэхээр энэ ихэнх хүмүүсийн хүсдэг зүйл биш гэж юу? Тэд ямар нэгэн албан тушаал хүсэж байна. Би босс байхыг хүсдэг. Тийм ээ, би босс байх талаар танд хэдэн зүйлийг хэлэх үү? Таны ойлгох зүйл гэвэл та маш олон үүрэг хариуцлагыг, мөн маш их ажлыг хариуцах болно. Мөн та ямар ч шийдвэр гаргасан байсан энд чинь дургуутсах нэгэн үргэлж байх л болно. Тэгэхээр та албан тушаалтай байхын хоёр талыг ойлгох хэрэгтэй шүү. Та албан тушаалтай байх үедээ ямар нэгэн зүйлийг буруу хийвэл бүх зүйл чам дээр буух болно. Танд бүх хариуцлага ноогдно. Надад маш том сорилт болж байсан нэг зүйлийн нэг нь бол энэ ажлыг 40 жил би хийж байна. Энэ хугацаанд ямар нэгэн үүрэг хариуцлага үүрэхгүйгээр хаашаа ч авч чаддаггүй байсан. Заримдаа би яагаад иймэрхүү цуглаанд зүгээр л очиод тэнд суугаад энэ байшинд болж байгаа үйл ажиллагааг шалгаж баталгаатай болохгүйгээр явж болдгүй юм багтаа гэж боддог байсан. Тиймээс та эрх мэдэлтэй байхыг зүгээр л хүсэхдээ энэний нөгөө талд нь байх зүйлд бэлтгэлгүй байгаа бол эрх мэдэлтэй байх нь маш тэнэг зүйл байх болно шүү гэдгийг ойлгоорой. Би тэнд байгаа болохоор танд нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Хүмүүс үргэлж эрх мэдэлтэн болон тэрний гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа талаар байнга л хэлэх зүйл байдаг. Тэгэхээр би хэрэг таны оронд байсан бол ингэхгүй байх байсан гэж хэлдэг.
Би танарт дахиад нэг зүйл хэлье. Асуудлын нөгөө талд байгаа бүх хүмүүс бүгдээрээ бүх шийдвэр тэдний тусын тулд байх ёстой гэж боддог. Харин албан тушаал дээр байгаа хүмүүс нэг хүний ашигын төлөө байж болохгүй. Тэр хүн бүрийг хардаг байх ёстой. Энэ нь би танарт сайн, тиймээс өөрөөсөө дээш тушаалын хүмүүст болон даргийнхаа талаар инэрэнгүй байдлаар хандаарай. Тэдэнд илүү их талархалтай хүндлээрэй. Амен. Тэдний төлөө та бүхэн залбираарай. Бас элдв санаагаа аль болох цөөн хэлээрэй. Баярлалаа. Би энийг цээжнээсээ авах хэрэгтэй байсан юм. Харин 22 дугаар ишлэл. Харин Иесус та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аягнаас та нар ууж чадах уу? Өөрөөр хэлбэл тэрээр төлөх хүн байгаа шүү гэдгээ л хэлсэн. Тэр тэдэнд та нар миний аягнаас уун, харин миний баруун зүүн талд суухыг чинь би шийдэхгүй. Харин энэ бол миний эцгийн бэлтгэсэн хүмүүсийн юм гэж хэлжээ. Энийг сонсоод 10 нь ах トゥ хоёрт зэвүүцэв. Атаархал. Таны талаар хэн боддог вэ? Та яагаад энэ албан тушаалд байгаа юм бэ? Магадгүй бидэнд тэдгээр суудлууд байгаа. Тэдгээр суудлууд бидэнд байх зохистой. Магадгүй та суудлыг авах зохисгүй байж болох юм. Харин Иесус тэднийг өөртөө дуудаад хайр үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд эхэс дээдс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлтгийг та нар мэднэ. Тэгэхээр энэ дэлхийн дарга эрх мэдэлтнүүд хэрхэн хүмүүст ханддаг талаар тэрээр бага зэргийн лекц уншиж байна. Тэд төрөмгийн эргэн тойрондоо байгаа хүмүүсийг түлхдэг, бас хүмүүсийн босс байдаг. Тэд хүмүүсийг сонирхдаггүй. Тэд хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд хүмүүсийг зөвхөн ашигладаг. Харин та нар тэгж болохгүй. Тэгэхээр одоо би та нарт нэг зүйлийг хэлье. Энэ бол үнэхээр хөгжилтэй зүйл шүү. Энэ бол миний хийж байгаа конференц учраас би хүссэн зүйлээ хэлнэ. Та нарын хэдэн бусад хүмүүсийг захирах албан тушаалд байдаг вэ? За, би та нарт маш чухал нэг зүйлийг хэлье. Та нар Христийг төлөөлж байгаагийн хувьд хүмүүстэй харилцахдаа хамгийн сайнаараа хүндэтгэлтэйгээр тэдэнд талархалтайгаар урам өгөх ёстой бол урам өгч харилцах хэрэгтэй. Хэрвээ тэдний хийсэн ажилд нь цалин хөлсийг тооцох бол хамгийн сайнаар төлөх. Хамгийн багаар битгий төлөх. Чадлынхаа хэрээр их төлөх хэрэгтэй. Тэгэхээр хүн бүхэн босс байж чадна. Харин өдөрдөгч байна гэдэг бол тэс ондоо зүйл юм шүү.